Сайн бацгаана уу? Миний Монголын иргэнэгт ёо. Тийм ээ хайртайхан дүүс минь авгаас ут. Бурхны хүү Баярбаатар минь дичилж байна. Өчигдөр манай лодох самбог ярьж байгаа юм шүү. Манай нутгийн миний сонгуульд яасан. Тийм ээ. Намайг гаргаж ирсэн ах. Чинөөтэй салбайтгаар нүрээ арчиж байгаа юм уу те? Маргааш хаав хоололно доо гэсэн. Яг л үнэн байсан байх шүү. Хаваар болсон байна. За хамаагүй. Царай нарч сэтгэлэн цагаан. За тийм ээ манайхан цааш нь ширлээд өгөөрэй. За туулын урдны замаар товчхон ярина. Нодлон зөндөө ёо яриа ёо гэжтэй би. Тэгжихэд одоо энэ жагсаа цуглаад байгаа гарууд хурж ирээд хамтраад нийлээд явахгүй яасан. Шаал худлаа. Энэ бол зүгээр улс төрийн попор шүү. Юу ч мэдж байгаа юм бохгүй. Бургас хэдлаа мэдлаач гэх шиг идлий балаа юм яриад. Бургас мургастаа наад туулын урдны зам чи ямар ч хамаа байхгүй ойлгосноо. Мангар бат. Зам тэр нэр уснуудыг хилээд байгаа. Одоо бас би ч нөгөө юуны гişүн болцсон чинь тийм ээ. Оюун гэрлэгчээ гэ. Нэр усын хэлэхгүй гэж байгаа оюун гэрлэгчээ гэл. Гэх мэтчлэн гаруудаа нодлон намайг тэгээд энэ туулын урдны замыг эсэргүүцээ явж байгаа та нар тэгвэл нийлэхгүй байсан, нэгдэхгүй байсан. Гохин тэгэл худлаа нэг үүр нэг сэдвгүй болсон юм манай яанда та нар. Тэгээ бас улс төр хийх гээ. Тэгээ бас нэг инфлюенсер болчих гоо. Тэгээ бас намайг нэг галзуу малзуу хин жишээр нь дуудаа. Яана. Яа энэ төрөдх та нарыг бодгоо нэр. За манайхан цааш ширлээд өгөр. Энэ яагаад 83 85 энэ төр гэдэг нэг юм сонин тоон дээр яваад байна. Юу болоод байна? Намайг өчтөр сонгогдсон чинь жоо атаархаад үхэх гээд байна. Манайх ч бас мэдгэл гараад шүү тийм ээ. Би бол хөдөлмөрлөж байгаа хүн шүү дээ. Нүдэ улаан болтол. Давхраагаа алга болтол зүтгэж байгаа хүн шүү дээ. Чи бол зүгээр уцсны санаас хард суугаад атаархаал юу ч хийхгүй зүгээр яж байгаа хүн. Тэгсэн мөртлөө намайг шүүгээл тийм ээ Баярбаатар хийн чи юм уу юу юм тэргээс сууж байгаа хүн шүү дээ. Чи ямар ч хөдөлмөр гаргаагүй юм чи яаж амжилтанд хүрэх юм бэ? Энэ дэлхийн ертөнцийн амжилтанд хүрсэн хүмүүс хөдөлмөр гаргахгүйгээр амжилтанд хүрсэн ямар хүн байна? Нэг ганцхан ширхэг хүн гаргаад ирэж. Өөрөөсөө ямар ч хөдөлмөр гаргахгүй аймаар залах уу. Тэгээд нэг сэтгэл зүрхээрээ тийм юмд явъя, ийм юмд явъя гэхэлэр хөдлөхгүй, хуруугаач хөдлөхгүй, хитэн төр өгөх ёо мөнгөгүй бол тийш тийм юмд явж яад юм. Тэгээ яриа сууж идэх хүмүүс чи яаж амжилтанд хүрэх юм бэ? Хүн чинь үнтэй ч вэ, үнгүй ч вэ, хөлсийг өгсөн ч вэ, өгөөгүй ч вэ юунд ч хамаагүй явж иж тэндээс хөгжөөд тэгээд өөрийнхөө хүн төрхийг олоод найз нөхдөд олоод хамт олноо олоод багаа олоод тийм үстэй тэгээд цаашаа явдаг юм байгаа үстэй. Тихгүй зүгээр ингээл чам шиг ингээл атаархаал ингээл гэртээ шүүмжлээл ингээл гівтээ дэвэл яах вэ? Тэгэл наанал байж л юм штэ том юм яриад. Нэг аав ээжээс үлдээсэн ч юм уу яаж хийж байгаа ч яасан чи нэг байр майрандаа тэгэл гівтчихлээ штэ. Үнэнхүү хатаач чүтэж новшнууд ч үнээр ийм юмнууд нэр яаж хөгжинө. За нэг тийм байна. Хоёрдугаарт энэ сэдвгүй болсон гэж ярьж байгаа ингэчихэж байгаа юм шүү дээ. Сэдвгүй болсон. Тэгэл нэг худлаа нэг юм хэвээр бүтэхгүй яаж амьдраад үдий зэрэгтэй ирсэн юм. Оюун гэрлэгч мэгч бол зүгээр яг нь монголчууд чинь 90-ад оны ихэнд англи хэлтэй хүн 7хон байсан шүү дээ. Яг үнэн гэлэгтэй. Энэ намрын их хоёр чинь нэг нь баггүй. Санжийн баяр чинь хэлгүй байж байгаад 92-оос илүү 94 оны хооронд 2 жил Америк явж хэлтэй болж ирсэн шүү дээ. Яг үнэндээ 90 он гарахад Монгол улсад англи хэлтэй 4 хүн биш 7 хүн байсан шүү дээ. Тэгээ оюун гэрлэгч чинь бас нэг гадаад дотоод дэлдээ хангаа нөхөр мөхөр яас ингэж явж байгаад хэлтэй болсон баг. Төрүүлээд. Тэргээл нэг англи хэлээрээ л манай хүн нэг жоохон одны таньд болсон ба. Энэ улс төр мөстөрт явсан ба. Одоо ингээд хэл бас одоо ингээд хүн болгон хэлтэй олчингоо чи оюун гэрлэгч ярих сэдв байхгүй болсон. Тэгээд дэми олоо хэрэгтэй хэрэггүй гаргаж ирж яриа. Ярих гач гэжтэй чаавас. За тиймэрхүү байна. За тэр бургас яах вэ? Золиосгүй юм гэж бол энэ хорвоод дэлхийд дээр нэгч байхгүй. Золиосгүй амьдрал гэж байхгүй заяо. Одоо ингээ Баярбаатар жишээлбэл сонгуульд яваад тасаар юм болцсон байж байгаа жишээ нэ. Мөн үү? Ямар ч юм золиостой ойлгосноо? Бургас бол тэгээд нэг хэдэн бургас үнэхээр хядах хэрэгтэй бол хядаж л таараа. А тэгээд бургасандаа асуудлын гол нь биш байна. Би нодлон зөндөө тайлбарласан. Одоо тайлбарлачаа.
Зам дагаж хөгжил ирнэ. Мөн үү? Яагаад энэ хотын төвийн нэг хэсэг газар вэ шүү дээ, тийм ээ? Энэ хавийн газар ийм үнэтэй байгаад байгаа юм бэ? Ерөөсө 2 км хайлаас Чингэлтэй Элдв хангааны газар яагаад тийм хямдхан байгаад байгаа юм? 40 сая 50 сая байгаад байгаа юм. Тэгсэн мөртлөө 2 км 1 км урагшлуулад Дөлгөө нуурын газар яагаад тэрбум байгаад байгаа юм? Яагаад вэ? Яагаад гэвэл тэнд заснал замтай, тэнд дулааны шугам сүлжээтэй. Ойлгосноо? Тэр километрийн хойно байж байгаа хайлаас Чингэлтэй 32 юу байдгийг ингээд дарих мэрих гээ газрууд ч яаж гинөө. Дулааны шугам сүлжээ байхгүй. Төв зам байхгүй. Уучраас хөгжихгүй байхгүй юу? Ойлгож байна уу? Би нэг удаа нодлон мөн чих тайлбарласан да. Энэ чинь сууж байгаад нэг лайв чарчмах яах вэ? Нэг орон нөхлөө залхуу байдаг. За биш нөгөө төрөө нотдаг юм байна. Яриад дундаас нь таслаад байна. Яриад таслаад шүү. Яриад таслаад шүү. Би намаас чинь ус авчихэд хөө. Өнөөдөр заяа налахаас эмээс хүртэл ингээд шууд чигээрээ яваад гацдаг зам гэж байна уу? Баахгүй. Ганцхан зам байгаа. Тэр нь юу? Инх тайвны өргөнчлөө. Инх тайвны өргөнчлөө гэж ганц л зам налахаас эмээс хүртэл явж байгаа учраас яаж гинөө? Яг энэ төв замыг чинь дагуулах газар л хөгжөөд байгаа, үнэнд ороод байгаа. Энэгээр амьдарч байгаа хүмүүс л баяжаад байгаа хөөхгүй ойлгож гинөө? Мангаруудаа. Энэ хавьд амьдрал байгаа хүмүүст баяжаад байгаа байхгүй юу? Тэгэхээр яг нь манай Улаанбаатар хот Туулын хурдны зам гэдэг нэг зам тавьж байна. Энэ замын хамгийн зөвүүн нь юу вэ гэхээр инх тайвны өргөн чөлөөнөөс урагшаага зайсангийн баячуудын хойдлоор яг баячуудын хорооллоор дахиж маш өргөн тийм ээ сайхан гэх юм уу юу гэх юм тансаг гэх юм уу тийм ээ зам тавьж байгаад л хамгийн гол асуудал нь зөвүүн байгаа байхгүй юу? Одоо Туулын хурдны зам тавигдсанаар одоо энэ Дүнжин гарваас Яармаг хүртэлх газрын үн дахиад 3, 4, 5 дахин өснө. Хэн ч гэсэн мэдээж хэрэг байрнуудын үн, үл хөдлөлийн үн өснө. Хэн ч гэсэн мэдээж хэрэг тухтай амьдрахыг л бодож, тааж тухтай амьдрахыг бодно, би ч тухтай амьдрахыг бодно. Хэн ч гэсэн тэгэл тэр хойно тийм үстэй замгүй газар төгжрэлтэй шороон донд амьдрахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Мөн үү? Тэгэхээр яах нь вэ? Энэ Туулын хурдны зам гэж юмны ерөөсө хамгийн зөвүүн нь юу гэхээр баячуудыг улам баяжуулж байгаад л хамгийн гол нь зөвүүн байгаа байхгүй. Манайх нь энийг зөндөө тайлбарлаад юу ч ойлгохгүй. Яан та нар нэрээ. Тэгээ намайг галзуугаас олоороод байна. Цаашин шеэрлцгээ энэ 213 хүн. Үгүй энэ ганц тамхит ч юм аа заага жоохон байж байгаа тамхит тийм ээ. Зүг ярьж гинөө монголчуудаа. За ийм байна. За яг хөө одоо төгжрлийг багасгах нь Нямбатар 30% 30% гинөө 35% төгжрлийг багасгах нь жилийн дараа төгжрөл багаслаа гэж солиорж байна. Тийм юм хизээч болохгүй заяа. Тийм юм хизээч болохгүй. Мэдээж хэрэг Туулын хурдны зам тавьчихгууд яах вэ? Энэ хавийн байр савны үн өснө. Дээрээс нь энэ хавь тухтай орчин бүрдчихнэ. Энэ хавь төгжрлгүй болчихно. Тэгэнгүүт яах нь вэ? Хүн болгон энд амьдрахыг хүснэ. Хүн болгон энд амьдрахыг хүсээд хэрэглээ үүсээд ирэхэр чинь яах нь вэ? Ийшээ асар их барилга нэмж баригдана. Асар их барилга нэмээд баригдангууд яах нь вэ? Туулын хурдны зам орсноос 2 жилийн дараа энчээ наашаачгүй цаашаачгүй за баг хотлоо хэлдэхгүй дэлхийн заяо. Хамгийн урт төгжрөл үүсдэг зам болно. Туулын хурдны зам. Тэр хаваар. Мэдээж хэрэгс тийм шүү дээ. Тэр үгэн тэр зурвас газар дээр Улаанбаатарын 2 сая хүний сая гарна нь чигцэлдээд амьдрах гээд бүгд дайраад унахаар чинь тийм үстэй. Мэдээж хэрэг газрынх нь үн, үйл хөдлөлийн үн өснө. Тэнд мөнгө төгрөг бүрлдээд ирэхээр чинь хүмүүс компаниуд их барилга байшин барина. Их барилга байшин бариад ирэхээр чинь тэнд хүн мэдээж хэрэг орж таараа. Хүн мэдээж орж байгаа юм чинь машин авч таараа, машин авахаар төгжрөл үүсч таараа зөө. Туулын хурдны зам бол ерөөсөө төгжрлийг шийдэх гац биш.
Нямбатар бол орк учраас мэдэхгүй байна. Нэгт хоёрт энэ бол улаан ирж байна. Би зүгээр тэгж хардж байгаа шүү. Энэ асар их нүүрсний хулгай 44 их 80-ийн хулгай гарсан гэдээ бид нар дарчаа байж байгаа. Тэр их мөнгө одоо хаана вэ? Магадгүй энэ Монгол дотор өгж авалцдаг бол дороо баригдах байлгүй дээ. Чи асар их мөнгө шүү дээ, тийм үстэй. Хитэн богоо мөнгө байгаа байлгүй дээ бодвол. Тэр их мөнгийг нуугаад хадгалаад энэчээ байж их юмтан байхгүй байлгүй дээ. Тэгэхээр яах нь вэ? Энэ урд хил дээр энэ хилээс цааш байж байгаа. Тэрнийгээ наашаа энэ Монгол руу оруулж ирэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр яах нь вэ? Энэ барилгын материал, хилтэй хонгой төсөл хөтөлбөр гэсэн асар их үнэтэй тийм ээ сансрын ийм юмар ой тойнд орохгүй ийм юмар оруулж ирж энэ угааж их магадлал маш өндөртэй гэж би хардж байна. Зөв. Зөв ярьж байна монголчуудаа. За туулын хурдны замын эхний санаа бол баячуудыг баяжуулж байгаа нь хамгийн зөвүүн байна. Хоёр дахь нь бол төгжрлийг бүр дэлхийн Монголын төгжрөл байсан бол одоо дэлхийн төгжрөл болох гэж байгаад нь харамсаж байна. За гурав дугаарт нь бол энэ асар их 44 их 80-ийн нүүрсний мөнгөө Монгол руу оруулж ирэх арга зам хайж иж болцшгүй, мөнгө угаалт явж иж болцшгүй гэж хардж байна. За дөрөвдүгээр асуудал. Дөрөвдүгээр асуудал. Өнөөдөр Монголд 1 км замыг 1 сая доллараар тавьж байгаа. За дэлхийн жишг бол яах вэ? Баян орнуудад нэг 4 сая доллар. За нэг манай Монгол шиг улсуудад бол 1 сая доллар. За яг өсвөл 2 сая доллар, тийм ээ? Иймэрхүү байдалтай л байж байгаа. За хятадд бол нэг арай хямдхан, тийм ээ, ажиллах хүч үйлдвэр аж ахуй бүх юм хөгжсөн болохоор арай өгүүлэлэг хямдхан. За иймэрхүү байдалтай л байж байгаа. За дээдлийн хурдны зам бол нэг үсрээл нэг үнэхээр тэр уулын орой дээр ч юм уу, далай дээгүүр ч юм уу, тийм тавьсан хурдны замууд бол яах вэ? Би саяхан хятад яваад тэр далай дээр зам тавьсан байгааг харуулж ирсэн шүү дээ, тийм үстэй. 15 км зам дээгүүр би явж лайв хийж харуулсан, та нар минь харсан баг. Үнэхээр энэ тэр далайн гүн рүү, тийм үстэй. Үнэхээр энэ одоо яах жарга байхгүй одоо 40-50 м, 20-30 м-ийн гүнд газрын хөрсөн байж байгаа, газрын хөрсөн дээрээ илс байж байгаа, тий. Тиймэрхүү юм дээр одоо асар их гүнд ухаж суурлуулж багнуудаа босгож байгаа учраас өндөр үнэтэй 8 сая доллар, за 10 сая доллараар зарим газар зам тавих нь тавьж байгаа. Тэр бол үнэхээр юм. За нэг тиймэрхүү 10 дээдл нь 10 сая доллараар л төвдийн өндөрлөгтж байдаг юм уу, далай дээр ч юм уу зам тавьж байна. Тэгэхэд энэ туулын хурдны зам та нар боддоо. Би энэ сайтуудаас авсан мэдээлэл шүү. 1 км замыг 40 сая доллараар 160 тэрбум төгрөгөөр. Одоо харин жоохон багасгаа 70 тэрбум болгоцсон баг шиг байна лээ. Нямбатар. Яахлаараа 50 хийж идэв бэ? 70 тэрбумын сүүл засаа 70 тэрбум болцсон баг шиг байна лээ. Мөн үү? 160 тэрбумын үнэтэй зам, давхар зам гэж ямар юм бэ тийм бэ? Дэлхий дээр тийм зам тавих, тийм баян орон байхгүй шүү дээ. Монгол хаашаа тийм тасарсан. Та нар минь харж исэн бол тэр Дубайд метрогоо газар доогуур биш. Газар дээр ил тавьсан байгаа байхгүй юу? Мөнгөө хэмнээд. Дубай штэ. Тэгэхэд өнөөдөр Монгол одоо дэлхийн ядуугаас хамгийн сүүлд байж байгаа орн яахлаарэ 70 тэрбумаар 160 тэрбумаар зам тавиад сууж идэх юм бэ. Тэгээ тэрнийг хараад ингээ гөлрөөд дув дугай. Тэгээ тэрнийг нь ярьсан Баярбаатар мэтийн хүмүүсийг галзуу гэж ярьж байгаа чинь л өөрөө үнэхээр Монголын дөрөвдүгээрт нь хэлэхэд эмгэнэл байш шүү. За зүгээр ч юм монголчуудаа. За тэгээ 5 дугаарт нь хандаж хэлэхэд бол одоо энэ зам бол бид нар орилсон ч орилоогүй хааштай тавигдах нь тодорхой. Нодлон уг нь бол нэг зогсооч боломж байсан. Энийг ингэж тавьж байгаа заяо. Налахаас эмээлт хүртэл шууд $12 игнэтэй 50 км-ийн урттай цоо шин хурдны замыг энэ гэр хороолол дундуур 5,000 айл чөлөөлөөд гаргачих, явуулчих бүрэн боломж байна. За 5-аас 10,000 айл чөлөөлөөд. Мөн үү? Тэгэхэд 1 км зам миний зүгээр хар тооцоогоор нэг 8 сая орчим доллар болох юм байлээ. Энд байгаа. Гэхдээ яах вэ? Ядарсан Монголын ард түмэн иргэд
Энэ нэг тэр уулын орой дээр байж байгаа 10 сая төгрөгийн 20 сая төгрөгийн 30 40 50 сая төгрөгийнхөө хашааг нэг яадгийн байр болгочих хөлдөө. Монголынхоо энэ ядарсан ард түмнүүдэд өгчлөлтөө. Энэ туулын урдны зам гэдэг энэ баячуудыг улам баяжуулж яхаар тэр алдлаар одоо энэчнээс ингээ харагдчих байна л та юм. Тийм ээ? Энэ улаастай хужир булан монол цайз тийм үстэй. Ингээд 17 за гэх мэтчлэн дарих шар хад юу зөлгөө тахилт толгойд молгоотыг дайруулад энэ уулын энэ билээр ингээд нэг энэ хойгуураа нэг шинэ шугам гаргачих л та. Шинэ зам гаргачих л та. Тэнд нэг 5-аас 10 мянган айл ер нь бол тооцоолоход математик тооцоогоор бол 5 мянган айл гэж гарч ирж байгаа. За гэхдээ эн чинь ингээд мөрөлцөөд янз янз болоо явахлаэр нэг мэдээж хэрэг айлуудын тоо нэмэгдэж тараа нэг за өсрээд 10 мянган айл чөлөөлөх юм билий. Тэгэхээр 10 мянган айлыг яадын байранд оруулчих л та. Тэр асар их мөнгнөөсөө өгчлөлтөө. Зөв 10 мянган айлыг сайхан амьдралдаа яадын энэ ч байгаа нэг 10 мянган айл 40 саяхаа байрыг 500 сая 400 саяар зарах л дээ. Нэг 10 мянган айл ч гэсэн мөнгөтэй болго л дээ. Тэгээ энэ ардлаар чи ингээд зам тавьчих юм бол яах вэ? Энэ ард нь имэйлтээс налаах хүртэл ингээд энэ зам уулын билээр тавьчих юм бол нэг юм имэйлтээс налаах хүртэл явдаг шинэ гарц гараад ирнэ. 12 игнэ шүү дээ. Одоогийн Нямбаатарын тавих гээд байгаа шин 6 игнэ. 12 игнэ хурдны замтай болчих юм бол хин төгжрэлд энэ Улаанбаатар дотор ингээд гөлийгөөд амьдраад байхыг хүсэх юм бэ? Тэрэлжид Батцаанд 361-т мөн үү? Газар аваад сайхан хаусанд ороод тийм үстэй хямдхан хаус өөрөө бариад тэгээд хаусаараа пак дахиж ирж хурдны замаар дахиж ирж энэ ажлаа амжуулчаад буцаа яваад. Тэгээд тэр хурдны 12-ны замтайгаа ойрхон байж байгаа юм төгжрөлд орохгүй тийм ээ? Харилцаа холбоо хурдан учраас үйлдвэр аж ахуйн газар чинь тэргээр одоо жижиг вакуумны үйлдвэрч байдаг юм уу? Тийм ээ тавилгын үйлдвэрч байдаг юм уу? Тэд нар чинь ингээд энэ 100 айлд шаваад авах шаардлага байхгүй энэ хамаагүй газар үйлдвэрүүдэд байгуулчихна. Энэ хойдлоор чинь ингээд хөрөнгө оруулалт орж ирнэ. Хойдлоор чинь хөрөнгө оруулалт ороод ирэх юм бол яах нь вэ? Энэ Улаанбаатарын төгжрөл чинь уг нь үндсээрээ алга болчих хэрэгтэй байхгүй юу? Зөв ярьж гинөө би. Тэгээ манайхан ерөөсөө юу хүний ярьж байгаа яриа ойлгохгүй. Тэгээ мэдрэл муутай галзуу гэд хохин. Та нар ийм утаатай ядуу зүдүү өвчин зовлондоо баригдсан байгаа чинь та нарын өөрсдийн чинь тэнгийн маллах шүү. Зөв ярьж гинөө би монголчуудаа. Саяхан гуйлгчингуудаа гэд байсан хүн одоо гоё юм ярьж ирэх гэж мал минь, эргүү төлөг минь, небо минь атаархагч минь. Би энэ лайвыг өнгөрсөн 8 сард баахан явж 10-20 удаа лайв хийгээд ядарч зүдрээд энэ хулгайч нар чинь одоо энэ нэг сүртэй бургас хамгаалах гэдэг хэдэн хачин оюун гэрэл тэргүүтэй эргүү малнууд чинь нэгж дуурахгүй байж байгаа. Тэгээд Нямбаатарын энэ гэрээг чинь байгуул болчихсон. Тэгээд тэрийг байсан бол тэр 7 сарын сүүлээр 20 үеэр шиг санагдчихээн. Тэр нэг наадмын дараа 26-нд хулгаагаар гэрээ байгуулсан шүү дээ, тийм ээ? Хонконгийн компанитай. Тэгж их яг тэр гэрээ байгуулж байгаа агчинд нь туслуулж боломж байсан бохоо. Тэгээд эдгээр нэгдэж чадахгүй худлаа нэг хачин юмнууд дов догоо чимээгүй бүлэх заригдсан юм шиг тийм ээ мөнгө авсан юм шиг байж байгаад өнгөрөөцсөн. Тэгээ би ганцаардаад нэгт хоёрт ядарч зүдрээд тэгээ болцсон. Тэгээ байжсэн чинь бол яах нь вэ? Ингээ яалтчгүй энэ намраас шууд хүчээр Нямбаатарч 10 сараас ажлыг эхлүүлсэн бохоо. Тэгээ одоо бол яах вэ? Энэ тайрах ажлыг эхэлж байгаа дөнгөж эхэлж байгаа болохоос яг жинхэнэ бүх юмнууд ч бол нодлон 10 сард хүчээр амар хурдан хугацаанд 7 сарын 26-нд гэрээ байгуулаад 10 сарын 1-нд шууд эхлүүлчихсэн байхгүй юм чи. Эхэлж байгаа үед нь зогсоогоод энэ хойгуур зам тавиулна бид нар гэж хэрэлдсэн бол уг нь болох байсан. Одоо тэгээ энэ хэдэн хар хулгайч нар ингээд өнгөрсөн хойно худлаа бопроод навшроо дургуур гэдэг юм. За иймэрхүү байна. Манайхан цааш нь шайхан шеэрлээд өгөөрэй. За сэтэр зүүсэнд албан ёсоор баяр үргээ бороо гэж байна. За суудхүү ээгэдээ баярлалаа. Өчигдөр манай ардсан намын дотоод сонгуул боллоо. За тэгээд ёстой жинхэнэ нөгөө алаан дундуур явж ийж тэгээд яг бас бурхнаас заяасан хувь заяа байсан байна. Манай фэйсбүүкийн дэмжигч нарын юм байна тийм ээ. Энэ хүн нэг ямар нэгэн амжилтанд хүрээсэй гэсэн одоо хүсэл мөрөөдлийн биелэгдэж нэг ямар ч байсан нэг жижигхэн ч гэсэн сэтэр зүүж авсандаа маш их баяртай байна. Тийм ээ. Сайн сайхныг хүсье. фэйсбүүкийнхаа үнэнч дэмжигч нартай баярлсан шүү. За тиймэрхүү байна. За тэгээд тэр нарийн болсон процесс үйл явдлыг бол яриад яах вэ? Тэгэл би одоо тусад дэмжсэн хүмүүсээ сайхан постлцсон юм чинь тийм ээ. Манайхан сайхан ширлээд иргэдэг меншн хийчихнэ. За иймэрхүү байна.
Сонгуульдаа ялуудаа гэж ялж ийн мөнгөний угаалт гэж хардаж байна гэж манай юмжирт улам. За манай юмжээ болон энэ лайвчдаа хандаж хэлэхэд нэг хүн нэг юм ярьчингууд тэрэнд автагдаал ингээл урваа явчихдаг одоо болоорой. Мөн үү? Нэг тууштай бай. Өөр ингэсэн бодолтой тэрэндээ л тууштай бай. Одоо энэ сонгуул дундуур чинь жишээлбэл надад маш олон хүн янз янзын санал тавьж байгаа шүү дээ. Тэгэл би бол тууштай нэг юмдаа зүтгэснийхээ ачаар эн чинь бас бурхан ивэж байгаа байхгүй тийм ээ. Тэгээ дундаас нь хамт явж байгаа болцсон нөхдүүд одоо ингээл байж л шүү дээ тийм үстэй. Тэгээ анхаарцгаа. Нэг юмдаа тууштай бай. Чиний бодож байгаа буруу ч байж болно. Тэрийг бол үгүйсэхгүй шүү дээ. Буруу байсан ч гэсэн эцсийн үзэлтэй. Тэгээд тэндээсээ асар их дуршлаг, ухаан, тийм ээ, мэдлэг, тийм ээ, сургамж авна шүү дээ. Тэгэхгүй манайхан нэг юм эхэлж явж байгаа л нэг хідэн хүн бүлийдэг гот болчдөг ч юм уу. Эсвэл бол шантрангуудаа болчдөг ч юм уу. Эсвэл нэг өөр нэг хүн санал мал тавингууд дундаас нь болчдөг ч юм уу. Тэгэл ямар ч хэрэг байхгүй. Одоо би ингээл 2004 оноос 2026 онд ямар ч амжилтанд хүрээгүй тийм ээ. Асар их дормжлуулсан, асар их санхүү мөнгө төргөөрөө хохирсон мөртлөө бүхийг ярьсаар л явна шүү дээ. 22 жил бүх яриа явж шүү дээ. Хүн чинь ингэж тууштай байж асар их тэр юм тэндээс хэдийгээр би бөхөр ямар ч амжилт олоогүй. Маш их хүнд дормжлуулсан. Маш их хүнтэй дайсан болсон. Хэдий тийм гэсэн шамтрахгүй яваад л лесний ачаар яаж гинөө. Өнөөдөр би тэр бүх гэж юмнаас асар их мэдлэг, оюун ухаан, туршлага, ялангуяа муу юмны, тийм ээ. Энэ манай энэ бүхий холбооныхон болон энэ бүхтэй холбоотой намайг ингээд байгаа нөхдүүд чинь бол дандаа өөрсдөө сайн юм хийж чадахгүй муу хүмүүс шүү дээ. Сайн юм хийх толгоо байхгүй. Дандаа муу юм хийдэг хүмүүс. Тэгээ яг нь муу юм хийнгүүт чинь яг нь тэр болгонд нь өртөөд тэгээ тэндээс чинь тэр болгоноос нь дуршлаг хөрөмтлүүлж аваад одоо энэ улс төр мөстөрт ороход чинь тийм ээ. Би бол анхан шатны хүүхэд биш байгаа хөөхгүй тийм ээ. За энэ чинь ингэдэж штэ тэр чинь тэгчдэж штэ энэ ингэчдэж шүү. Ингүүл тэгчдэж шүү. Бүх юм мэдж байгаа хөөхгүй. Яг нэг улс төр дээр хөрвүүлэнгүүд ондооч гисэн нэг жоохон сэтэл өгөхөд би за гэл тэрнээс нь санаа аваад ингээд бужигнуулчихж байгаа хөөхгүй. Тэгээ манайхан нэг юмдаа тууштай бай бүтэхгүй. За иймэрхүү байна. Шав уган сэрэгдлохойдоо гэж байна. Баяр үргийн тууштай байгаарай гэж байна. Алт зэрс нүүрс юу л байна бүгдийг ухаад төнхөд хайчихсан байгаа. Угсан нөхсөөл өөрийгөө гээд юугээ бодчихсон хүүвэ. Язгуурын Монгол гол ус эргүү балаа юм ярьдаг шүү дээ. Та нар өнөөдөр би зүгээр хэлж байгаа шүү дээ. Олон юм ярьж байгаа шүү дээ би одоо. Өнөөдөр хүний амьдрал гэдэг бол хязгаартай. Бид нар мөнх наслахгүй. Би одоо өнөөдөр 41-тэй. Би 81 насыг зоглохгүй юу гэдгийг би мэдэхгүй. Хүний амьдралд өнөөдөр 24 цаг хүн болгонд ноогдно. 24 цагийнхаа 4 цагийг нь та нар төгжилд өнгөрөөгөөд байна гэдгийг ойлгож байна уу? Тэр төгжилд өнгөрөөж байгаа 4 цагтаа та нар англи хэл сурж болно. Ямар нэгэн шинэ бизнес эхлүүлж болно. Гэр бүлтэйгээ тийм сайхан инээж хөхрөөд хөзөр тоглоо сууж болно. Үр хүүхдүүдийнхээ сургууль соёлд нь анхаарч болно. Мөн үү? $24-ийг 4 туваавал хэд вэ? 6. Өөрөөр хэлбэл амьдралынхаа 6-ны 1-ийг зүгээр зам дээр төвжилд өнгөрөөчөөд байна гэдгийг ойлгож юм та нар. Тэгээ ийм малнууд одоо илий балаа мал шиг юм яриад. Тэгээ энэ Нямбатар гэдэг нэг иргэн мал нь ийм мал шиг юм яриад. Тэгээ энэ хоёр талынхаа малнууд нь нийлж энэ Монгол улсыг хорлоод дэлхийн хамгийн баян улс, дэлхийн хамгийн ядуу амьдарч шít. Зөв ярьж байна уу? Тэгэл атаархаас өөр юм байхгүй, чадах юм байхгүй, юу ч чадахгүй, ямар ч боловсралгүй, тийм ээ хоосон атаарх уу? Тэгээд амар их мөнгө нэгсэн, тийм ээ хөдлөл хөлсгөөд хэвтцэн. Сэтгэл зүрхээрээ ингэн тэгнэ гэсэн юм ерөөсөө байхгүй нэрээс. Яана та нар нэрээ. За иймэрхүү байна. Хитрхи битгий ягаараад байгаараа чамаас илүү хэдэн 100 мянган хүн байдаг өөртөө хинч яахав учир нь олдно гэж юм. Иш балаа. За одоо мэдрэл муутай надаас ухаантай хүн байдаг бол тэгээ Нямбатарын эсэргүүцээ гарч ирээд надаас илүү аргумент гаргаад ирлээ. Ийм учраас энэ Нямбатрын туулын хурдны зам буруу гэдгийг өнөөдөр оюун гэрэлч гэдэг юм одоо тэр нэг жагсаж байгаа хэдэн нөхдүүд бургасл яриад байгаа үстэй. Өнөөдөр энэ Улаанбаатар хотод 20-30 модны зах ажиллаж байна. 20-30 модны зах дээр орой болгон машинаар нь энэ хэдэн бургаснаас чинь хэдэн зуун дахин машиныг нэг өдөрт авчирч буулгаж тэрнийгээ зарж буцааж авчир шүн дахиж авчирч буулгаж Монгол улсын ой модыг хядчих. Та нар тэгвэл тэрнээ дууралтаа малнуудаа. Бургас мургасгаа эднийг гаргаж ирж байгаа аргументыг харалтаа юм уу? Бургасл яриад байгаа байхгүй.
Тэгэхээр миний гаргаж ирж байгаа аргументыг хар малнуудаа надаас үнэхээр тийм ухаантай юм бол. Би энэ налаагаас имэйл хүртэл энэ хойгуур энэ уулын билээр улаастай хужир булан дайрих 17 хайлаас чингэлтэй мөн үү? Баян уншууны наатлаар толгойтоор шин зам гаргаж 12 игнэтэй хурдны зам гаргая гэж ярьж байна. Мөн үү? Энэ туулын хурдны зам гэдэг чинь заяо. 1 жил 2 жилийн хугацаанд төгжрөл багаснаа. Багасна. Гэхдээ 2 жилийн дараа гэхэд яах нь вэ? Энэ зам дагуу чинь хүмүүс амьдрахын тулд ажиллахын тулд энд сайхан орчинд байхын тулд яах нь асар их хүмүүс барилга бариад тэнд нь хүмүүс ороод буцаад тэр хүмүүс чинь бүгд машинтай эргээд төгжрөл чинь дэлхийн хамгийн гацаа зэлтрийн төгжрөл болох гэдэг гэж би хэлж байна. Над шиг ийм аргумент энэ оюун гэрэл чинь ч юм уу тэр жагсаад байгаа нөхдүүд гаргаж ирж тавьж чадчихэв үү? Мал минь. Энэ чи надаас ухаантай болвол ингээл миний надаас илүү аргумент гаргаж ирж тавиад тал та. За ийм байна. Та нартай хэрэлдэх сонирхол алга. За тиймэрхүү бөхөө үзгэж байна. Төрд гарах гэж байгаа хүн ард иргэдээ малаар нь дуудаад гэж байна. За яг одоохондоо сонгуул болоогүй шүү дээ. Тийм ээ? Одоохондоо сонгуул болоогүй шүү дээ. Тий. Гэхдээ би чи бүх ард түмнээ мал гэж хэлээгүй. Саяны их митийн энэ AI митийн юмнуудыг малаар нь дуудаж байгаа байхгүй юу? Балаа манай булган сайхан бацаа дүүдэ баярлж явдаг шүү. Ахыгаа тууштай одоо нэг 4-5 жил дэмжиж чинь тийм ээ лайв хийж эхэлсэн цагаас хойш мундаг шүү. Хайртай шүү. Балаа юмнууд минь зайлцгаа гэж байна. Манай булган сайхан бацаа амжилт про гэж байна. Баг байна гэж байна. За ямар тэргүүн iPhone 17 Pro 9 саяар авах уу орг кейстэй гэж би юу болоо гэж тийм мэдрэл хийгээ сууж байгаа хөө. Эбо хаахаа гэж байна. Атаархаад яах вэ? Эбо минь чи одоо тэгээд эхнэрээрээ тижлэхэл болчих за. Ажил хөдөлмөр хий заа юу. Тэгээ мөнгө нэхэж илдэв хангай шантаж хийж худлаа нэг хүнтэй танилцж улс төрөөр баяжих гэж явж байгаа л боль за. Чамаг бодоход би чинь 10 жил онц сурсан хүн бай. Чи бол 10 жил муу сурсан. 10 дугаар анги төгссөн юм уу юм уу би чамаг мэдэхгүй тийм ээ. Тийм болохоор тэгээд чи онц сурахыг хүмүүс нэг амархан гэж боддог байхгүй тий? Тэгвэл байглаасаа нэг төрсэн толгойтой хүн онц сурдаг гэж боддог байхгүй үгүй шүү дээ. Өдөр болгон 2-3 цаг даалгавраа хийж хичээл номоо судлаж асар их хөдөлмөр гаргасны учраас яаж ийм онц сурдаг байхгүй юу? Одоо тэр школ чинь яаж ийм өдөр болгон хөдөлмөрлөж лайв хийж гадуур дотор хүн амьтантай уулзаж энэ сошиалын мэдээг ухаж тийм ээ маш их хөдөлмөр гаргадаг учраас энэ олонний өмнө ингээ сайхан зогсож байгаа шүү дээ. А чи бол ямар ч хөдөлмөр гарахгүй илж ирсэн хулгайч хөдлөх болгондоо 1000 цаас нэхэж хөвцөөр хагаад илж ирээд тэгээд тэнцэнэ гэвтэж байгаа байхгүй за. За тиймэрхүү байна. Гүүцэд сайн уншаач тэргүүнэ гэж байна. Гэхдээ хэдэн хүний комент уншаад лайв өндөрлөө. Сонгуул юу болсон бэ гэж сонгуул гарсан. Одоо би чинь одоо нэг яг хөтэ нуугаадах юм байхгүй. Нутгийнхан тийм ээ манай нутгаас нэг намайг нэг дэмжичдэг хүн байдгүй юм бах таа гэж би байг боддог байсан байхгүй. Би ч одоо халуулаад яваад идэв ш дандаа л. Тэгэл яваад идэг байсан. Тэгэл хөрх юм зайлвал бас манай нутгийнхан сая намайг дэмжлээ. Тэгээд нутгийнхандаа баярлсан шүү. Тэгээд ах байх. Эр хүний замын үзүүрт болно шүү дээ тийм ээ. Болормоо корн бро амжилт гэж энэ хоосон бодлоо тулгаад байх уу? Тооцоо судалгаа цаасан дээр буулгаад яар гэж байна гэж энэ. Ой. Энэ хорвоогийн заяо хүн болгон бүх мэрэгжлийг эзэмшдэг чаддаг хүн гэж байдгүй. Эйнштейн биш үү те? Физикээс өөрөм чадахгүй байсан байж магадгүй шүү. Айгу бол математикийг ч мэдэхгүй, химийг ч мэдэхгүй байсан байж ч мэднэ. Нэг хүн нэг юмдаа сайн бай монголчуудаа. Ойлгосноо? Ойлгоо? Хүн ихтэй байж тээ нэг юмыг сайн мэддэг, бус юмыг тодорхой хэмжээнд мэддэг л байх хэрэгтэй. Мөн үү ойлгодог байх хэрэгтэй. Тэр бус юмыг яагаад мэддэг байх хэрэгтэй вэ гэвэл зөв шийдэл, зөв юмыг гаргаж ирэхийн тулд бус юмнуудыг мэддэг байх хэрэгтэй байхгүй юу? Нэг тийм байна. За, хоёрдугаар тэгэхэд чамтай яриад ах юм алгадаа. Чамд юу ч тайлбарлах гэдэг хөлдөө орг. Юу үнэн тэр үнэ гэж юм зөв зөвтэй ярьдаг гэж байна. Баярлалаа. Бурхны хүч сэрэг шүү хошин талаар ойлгуулах гэхээр нөгөө хэд нь гэдгэрж янз янзаар үзэж байна тийм бас ингээл зүтгэж байна. Баярлалаа. Сонгуульд ялцсан юм уу гэж сонгуульдаа гарсан байна. Сайхан олон хүмүүсийн тус дэмжлэгээр тийм ээ. Тэгээд дэмжлэгээр гараа авчихсан шүү манайхаа тий.
бас өөрийн хөдөлмөр бас байсан тий. Тэгээд бас энэ гэр бүл ар гэр тийм ээ эхнэр хүүхэд бас туслаад тийм ээ. Яа нийлж ягаал тэгэл. За тиймгүй тийм галаа ахын дугаар хийдвэ гэж галаа дугаараа нэгдүгээр хагалгаанд орсон байгаа. Хоёрдугаар нэг тийм дугаар мугаараа хүнд битгий өгөөрэй гэсэн. Өөрлөө чат бичээд тэгээ өөрөө яах юм бэлээ. Би ч дугаарыг хамаагүй хүнд өгч болохгүй юм лээ. Үнэн гэж байна өмжирд болон маань. За ингээд миний амьдрал маань комент бичсэн байна. Сайн сайхныг хүсэн өрөө баярлаа. Булган сайхан Булган сайхан Бацаядаа маш их баярлаа. Сайн сайхныг хүсэн өрөө сайхан амарцгаагаарай.